Морото өдрийн минь би бараг л ачаагаа баглаад бараг л тэгээд надад болохоор мобис руу явж байна. Тэгээд сургууль руу бас өдөөс хойш юм өдөр очив. Тэгээд хамтдаа байцгаа. За мобисийн 1-р байран дээр очиод ямар ч байсан оюутны өргөөнд орох тоглолтоо хийлгчлээ. Тэгээд өргөө рүү ирээд бүртгэл хийх гэсэн чинь өнөөдрөөс бүртгэл авагдахгүй гэж энэ тэгээд 15 бүртгэл ер нь сууж байгаа оюутнуудаа тэгээд хүмүүсээ ер нь байлгаж аваад тэгээд яг 16-наас нь өнөөдөр яг гаргаад юм уу эсвэл маргааш удаа гарах юм бол тэгээд маргааш ингээд буцаад ингээд орох юм байна. Шинэ хөлж сууж байгаа хүмүүс нь тэгээд өглөөний цай идгээд ямар царайлаг юм бэ? Үнэхээр янз бүрийн борцсон шүл. Ер нь давсал хийсэн тэгээд өөр амтлагч хийгээгүй. Шүлээ тогтоосныхаа дараа цаг ажил руу явна. Тэгээд цаг ажиллаа хийнэ. Тэмээ би дахиад нөхөж байна. Юу асныг минь хардаа. Ажил тарчгаар тарсны маргааш өглөө эрт тосоод гүүн гэж хэлсэн дээ. Тэгээд ямар ч тач би гүүн завсан байгаа. Сайн нөгөө марафон болсон болохоор ер нь арзмаар тэгээ өмнөний сонголт нь үнэхээр байхгүй болчихсон учраас надад ингээд нэг юм өхмөл ягаа юм уу хар өнгөтэйг сонгох хэрэг гарсан. Тэгээд би за зүгээр л одоо харин авъя даа гэж доод. Гоо сайхныхаа ямиг өдгүүлэхээс өмнө би ийм 3 ном авсан байгаа. Энэ 3 номыг зэрэг уншиж тэгээд дуусгасныхаа дараагийнхаа амар яваа номнуудыг авна гэж бодож байна. За энэ номыг авсан байгаа. Би энэ номыг авсан байгаа. Тэгээд энийг би маш их амар байсан. Тэгээд оюутны өргөөд болохоор би ерөөсөө орж ирж үзэж байгаагүй. Тэгээд өнөөдөр анх удаа ингээд орж ирж үзэж байна. Би өглөөний цайгаа уугааг байгаа болохоор айгүй хөлсөж байна. За гаднах дуу ороод иж магадгүй цонхоо ачээ. Одоо ер нь гаднах дуу гайг очих шиг байна. За тэгээд үсэн янзлчихъя. Би өглөө орой хоёрын алинд нь гүгээ жоох уучрах байгаа. Би унтахынхаа өмнө усанд ордоггүй байхгүй юу? Зүгээр л надад өглөө усанд ороод тэгээ яг юм амьдралаа эхлүүлэх нь гоё санагдтыг. Тэгээ би өглөө усанд орчоод тэгэл би мээ тослол ингээл нүүр ярьсчлага хийчихэж байгаа шүү дээ. Тэгээд сая 2 цаг гүйчээд ер нь л яг цаг гарангүйгээд тэгээ яг 2 очих нь 2 цаг болсон байхгүй юу? Тэгээд буцаж ирчээд би дахиад усанд орох шаардлагатай болчихж байгаа байхгүй юу? Бүр. За ер нь энийг хэлэх гэж би энэ бичлэгийг эхлүүлээгүй маа. Очроо бодлого байсан шүү. Энийг харуулах гаа. Би уцаа авахгүй бодоод жижүүрдүүлдэ чихнөө.
За өмсөд уулзъя. Энэ дэлгүүр болохоор ер нь онлайнаар үйл ажиллагаа явуулсан юм шиг үлдсэн. Очиж үзэх тийм яг бит дэлгүүр байхгүй гэх юм уу? Байшил. За. Тэгээд энэ дэлгүүрийн бараанууд нь бүх хувцас нь 50%. Тэгээд спорт хэрэгслүүд нь 10% хямдарсан бахаар нь би энэ топыг болон энэ шортыг хасан. Энэ шорт дээр гэхэд хөрхөдөө миний харин бүр энэ шорт дээр гэхэд ягааныг үгүй яг энэ ягаан дээр бол гайгүй заяа. Энэ дээр болохоор ингээд надад өнгөн жоохон таалагдахгүйсэн гэх юм уу? Даанч арай тод өнгөтэй эсвэл шууд хар өнгөтэй хоёр нь дууссан байсан. Тэгээ азмарын сонголт нь бас дууссан байгаа гэсэн баха. Энэ шорт яг ядажгүй нүү. Би одоо жоохон тод мод юм өмсөх ер нь зүгээр. За тэгээд ямартайч цоглуулаа л энэ да. За өглөөний цагаа уулаа. Ийм хаштай тавчрыг үнээр урдсан байна. Миний яриа их сонсож байгаа юм байна. Угаасаа юу сонсох байна. Би бичиж үзье. Шингэнээс мэхлээ. Жүжиг үзгээд ирсэн байна. Тэгээд ажиллахаа зарим хүмүүсийг хүлээгээд. Яг юу ярихаа мэдгүй л анилтаа гэхдээ зүгээр биччихье. Хайбигээд замдаа ингээд шатар тоглолцоо явж байсан чинь ингээд нэг харснаа. Оо эмхтэй хүн ингээд шатар тоглолоод явж байгааг харахгүй юм гэдгийгсэн. Жүжигээ үзээ дуусчихлаа. Тэгэл ер нь аль энэ жүжигийн одоо түүхтэй айгуу юм 8 дугаар ангида ер нь нэлээ юм энэ түүхийг уншаад тэгээ энэ түүхт үнслээд тэгээ эсээ биччихсэн байхгүй юу. Тэгээ тэр эсээгээ ингээд аймаг руу 4-10 өнгөрөөж ажиллаад хараад тэгээд урагшаа манай найз ажил руугаа явах гэжсэн. Тэгээд ирээд би бариад өгөөч гэхээр нь очиод би юм барьж өгөө. Тэгээд 12 өнгөрж хахад ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд лифт ажилтдаггүй юм байна заяа. Би ингээд гарсан чинь бороо ороод яг бороог л мэдчихсэн ч гэсэн яг орж байгаа гэж бодоагүй байхгүй. Тэгсэн чинь үнэхээр орж ийн. Цонцоо зузаалаад гарыг да. Энэ цонцоо олох гэж бөө боллоо. Ингээд хувцсын шүүгээ битүү ингээд ухаад тэг бүр ёроолыг хараад ч байхгүй. Тэгсэн чинь зүгээр л жижигхэн нэг өөргөвч байдаг гэдсэн. Тэр өөргөвч рүүгээ хийгээд далтайсан байл яг уу. Халгаа тэнд нэг хүн нэг оюутайгаа унж байна. Автобус 7:20-оос явж ирэхээрээс нэг өнөөдөр амралтын өдөр учраас тэгэхээр автобус байхгүй. За UB cab харъя. Яа. Тэмээ чадсан шүү. Ямар ч тач үчглээ. Энд жоохон салхитай байгаа болохоор миний яриа хэр сонсогдож байгааг мэдэхгүй байна. За тэгээ шууд яриа явчих. За ямар ч тач энэ цамцыг өмсөж гарч ирсэн нь болсон байна. Ягаад гэвэл яг гүүх явцад шиврээ бороо тасгалахгүйгээр л орлоо. Тийм болохоор энэ цамц үнэхээр хэрэгтэй байлаа. Тэрнээс гадна хамгийн чухал нь дотор нь би нөгөө энэ шараа өмссөн байхгүй. Тийм учраас яг нөгөө салхи салхилж байгаа нөхцөл яг цээжээрээ ингээд даарахгүй тэгээ салхи нэвтрэхгүй байсан болохоор айгу тухтай байсан. Тэгээд энэ алчуур айгу хэрэг боллоо гэж бодлоо нөгөө хүзүүнээс даарахгүйгээр дулаахан байгаад
За тэгэхээр энэ алчуур хэрэгтэй байсан бахна за малгай үйл ярилгүй байх. Тэгээд энэ нөгөө гидр нь штэ. Энэ гидр бас айгуу зөв сонголт болчихлоо. Би нэг бодож өмсөөгөө за нүдэнд харагдахаар нэр өмсчихье гэж бодоод өмссөн байхгүй юу. Тэгсэн чинь энэ айгуу өвдөгнөөс дулаахан тэгээ яг нөгөө бороо орж байгаа нөхцөлд миний хөл норохгүйгээр айгуу хөөрхөн байж чадлаа. Би шууд амьсгаагаа дарахгүйгээр ажил хийж байгаа болохоор жоохон амьсгаатай л байна. Нэг танилцсан найз маань ирнэ гэсэн. Тэгээд харуу бичээгүй л тэгээд одоо дэлсэн юм байлгүй дээ. Би хэр чадах хэсгээ мэдгүй байгаа ч гэсэн ингэж утсан заяа. Аль болох ингэж би нөгөө нэг очоод байдаг газар руугаа явж гин. Гэхдээ өнөөдөр пүрүү гараг биш. Тэгээ бас философи, шатар, poetry night биш. Би болцоонд явж байна. Яа, одоо болцоо бол гинэ. Энэ болохоор нөгөө түргэн болцоо гээд. Тэгээд хөтлөбөн айгуу сонирхолтой санагдаад. Тэгээ ер нь бол нэг хүн 13 хүнтэй ер нь бол юм богино хугацаанд уулзсан гэсэн үг. Би ингээд зөндөө юм ярьж байгаад уцруугаа харсан чинь паузлцсан бах юм. Одоо хаанаас явсан юм болоо. За. Ямар ч гэсэн ингээд тэ ярьж хэлэх зүйлээ ингээд наан цаана оруулаад байгааг бодоход та нар намайг хэр сандарч байгааг гадарч байгаа гэж найдаа. Одоо хаачих байгаа гэж нөгөө нэг ивент болдог газар яг арталд хүнсний дэлгүүр байдаг. Тэгээд тэр хүнсний дэлгүүрээс уух зүйлээ авъя. Өөрсдөө ер нь уух зүйлээ аваад ордог байхгүй юу? Хэрвээ алкогол хэрэглэдэг бол бас юм алкогол нь лимиттэй. Тэгээд тэр лимитийнх нь одоо заасан хэмжээнд нь алкоголоо өөрөө яг ингэж аваад орж болно. Нэг л авах юм ч юм уу. Пивний хэд шилжчихдэг лээд. Тэгээд би хараа явж гин. Тэгээд энэ талаар ингэж тастаа нэг бичлэг оруулъя. Тэгээд өөрийнхөө ямар хөө залуустай ярилцсан тухай тэгээд тухайн залуучуудыг юу гэж бодсон тухай нэг тийм бичлэг ярианы бичлэг тийм ээ болоо яриад байв нь орох. Тэгэхээр тэр үед сий гэж бодож байна. Өглөө суучраас ер нь өдөр болж байгаа. Өдрийн цай ууцгаая. Тэгээд гэрээ цэвэрлээд түүнийхээ нэр ажилдаа явцгаая. Энэ ингэж юу байна? Мөрөнд тавих илгээмж дарахнаас ирсэн байгаа. Тэгээд хөрсөглөөс нэг хэдэн ном ирнэ. Тэгээд нийлүүлээд тэгээд намын баяраар авсан номтойгоо нийлүүлээд Америк руу явуулах хэрэгтэй. Арай юу яасан байна? Нойр морь сэрсэн. Тэгээд ороо хураацсан. Хувцаа цэгцэлсэн. Яасан гэсэн чинь би уул нэг хувцнуудаа энэ шүүгээ нэгэл бүр яг ингээл дээш нь давхарлаад хийцэн байсан бохгүй юу? Шүүгээ хаана харагдаад байна? Энэ шүүгээ шүү. Энэ. Тэгээд дээш нь ингээд давхарлаад хийцэн байсан чинь 2 хоногийн өмнө ингээд хувцас авах гэсэн чинь нөгөө хувцнууд нь дээр доороо ингээд бүр хамгийн доор муу орсон байгаа учраас бүр ингээд тэг би яараадсан болохоор ингээд бас самччих жоохгүй. Тэг өчтөр бас дахиад ингээд хувцас олох гэсэн чинь олдгүй ёо. Би чи өмнө нөгөө нэг морь үлгүртэй исэн штэ. Тэгээ шууд ингээд үлгүрээс аваад тэр харагдчих ингээд өмсчдөг. Тэгээд нөгөө бас өмнөх шүүгээ болохоор ийм 4 юм тавиуртай. Тэгэл за энэ хэсэгт тийм хувцас, энэ хэсэгт тийм хувцас гээд тийм шууд нэг юм юу биш болохоор амар идэг байсан байна. Тэгээ хувцаа дахиад ингэж ихэж тавилаа. Тэгээд энэ ширээг бас суллалаа. Тэг ямар ч гэсэн нөгөө хуваарийн дагуу өнөөдрөөс бусад зүйлст нэг сатаархихгүйгээр номер 1-т ажиллаад байв. Ажиллаа эцгээ мөнгөтэй болцгоо тийм ээ. Өрөө тарцгаая. Маргааш угаалгын машины 4 удаа төлөх байхгүй юу? Тэгээ 2-ыг би төлсөн байгаа. Маргааш ингээ 3 дахь нь. Тэгээд 7 сар дөнгөж гаргаад 7 сар 2-нд чийлүүдээ сүүлийн төлөлтөн байгаа. Тэгээд тийм болохоор маргаашийн төлөлтийг өгөх ёстой. Тэгээ сая би жүжиг мүжиг үзээд тэгээд ивентэд яваад ер нь бол тэднийхээ яг 100% бүрэн төлбөрийн өөрөөсөө гаргаагүй тийм болохоор бас тэднийгээ төлнө. За өглөө 10:30-д ирж ороод
Тэгээд 11:30-д гарч ирээд цэвэрлэгээ хийгээд одоо 1 цаг болж байна. Өнөөдөр угаалгын машины 4 удаагийн төлөлтөөс 3 дахь нь ахгүй юу? За тэгээд өнөөдрийг төлчих юм бол за 4 дахь нь тэгээд яг төлөгдөөл бараг дуусчихлаа ялгүй. Тэгээд угаалгын машиныхаа төлөлтийг өчигдөр ер нь би хийсэн маа ажиллаараа. Тэгээд нэг 104 мянга төлөх ёстой. Тэгээд нэг 100 гаранг би олчихсон. Тэгээд өнөөдөр болохоор нөгөө угаалгын машин юм уу юм гаднаас юм оруулах юм бол төлбөр төлдөг байхгүй юу? Тэгсэн чинь угаалгын машин 30, тэгээ хөргөгч хөлдөгч 30 гэж байна. Тэгээд энэ нь болохоор нийлээд 60, тэгээд 1 сар явах. Тэгээд би энд 2 сар байх учраас 120 өгөх юм байна. Би ингээд мөнгө төгрөгийн өгөө ёо ингээд надад өргөөд зөөлцөөр өгөөч ээ гэдгийгсэн аахгүй гэсэн чинь ингээд зөөгөөд өгөх юм чалтахгүй л хата гэж байна. Хэцүү цаг үе шүү. Ганцаар 10 давхар гарчих юм шүү. Энэ өрөөнөөс гаргаж чадж байгаа бол 10 давхар гарчих юм шиг санагдчих. За тэгээд ямар ч хэлсэн зүгцгүй. Айгу тас байна. Бүр юмсгаадсэн дээ. Анд хоёр. Нэг үзүүрээс нэг үзүүр ярьсан шүү. Одоо 3 давхараас доош буух болтож байна. Тэгээд замдаа яваад тэгээд 10 давхар гараад. Завтай үедээ явж буу халж байгаагаар хийнэ. Нөгөө нэг барилгын юу хийж байгаа шүү дээ. Одоо ингэ засвар хийгдэж байгаа шүү дээ. Тэгээ энэ хүмүүсийг гуугаад тэгээ ямарсан амжилттай ёо бурхан минь. Үүдэнд нь байсан хүн нь энэ хүмүүсийг бараг гуугаад хэрэггүй чамд ингээд юу яаж өгөхгүй зөөж өгөхгүй мөхгүй гэсэн заяа. Тэгэл би бүр гахаад ямар сони юм бэ? Ядаж асуугаад өгч болохгүй байх таа гэдэг. Гэсэн чинь нөгөө хүн бүр олтгоо ийцэн за. Тэгээ за өөрөө асууж өгч бол нэг хахтар очивол. Дүүн ингээд юм зөөх гэсэн маа та ингээд зөөгөөд өгч болохгүй дүүн мөнгө төрхийн өгнө гэх. Тэгсэн чинь тэгээд зөксөн за. Тэгээ сая дэлгүүр ороод тамхи ундаа энэ аваад тэгээд яа яг ингээд хөөрхөн ингээд юм жижигэн зүйл алал ингээд яг унаач басах нь амар амархан байна уу. Гэтэ эрэгтэй хүмүүс ингээ яаж юм сая л тэгэхэд ингээд нэг юм уулзах гэхдээ зүгээр манай аав шиг хүн шүү заяа. Тэгэхээр юусаа юм чиг үеийн залуу биш. Би ингээд бараг аав шиг хүн гэж байгаа байхгүй ингээд ямар ч ирэх хүнийг ингээд даваад явчихаар хүн байна гэдэг байгаа байхгүй. Гэтэ яаж ингээд дөнгөж ингээд уулзангуудаа л энэ охин ийм хүн байна гэж мэдээд байгаа юм байна. Би энэ үгийг айгу олон сонссон болохоор тэгж хийж байгаа шүү заа. Гэтэ сонирм байгаас тээ надад амар сонирхолтой байна. Манай найз залгч юм бүр нөгөө оюутан анги маань. Тэгээ бид хоёр ч нэг өрөөнд хамт нэг жил амьдарсан байдаг юм. Тэгээ нөгөө Баянгол хамт ажиллаж исэн байдаг юм. Түүх торсон чи би шүү. Тэгээд уул нь би яг жилийн өмнө найзынхаа руугаа очиод газар мазар үзээд ингээд бас нэг хөөрхөн ийм жижиг аялал хийж бодсохгүй. Гэхдээ яг хөө тэгээ тухайн үед болоогүй л дээ. Тэгээ би очиж чадаагүй. Гэсэн чи харин сая гинт залгаад ингээ хотод ирсэн байна гэж тэгж байна. Өнөөдөр ер нь угаасаа манай ажил ачаалал бага байгаа байхгүй юу? Тийм болохоор нэг ажил амжилтаа яваад байгаа юм. Тэгээ одоо 1 цагийн бариатай. Тэгээ бараг гарч ирээд би уулзч хад болох байхаа гэж хэлээ. Тэгэхээр найзтайгаа уулзах нэ. Ямар удаа уулзаагүй юм бэ?
Миний нүүр нэг иймэрхүү л байна да. За. Өнөөдөр би ажиллаж болох байсан ч гэсэн амархаар шийдлээ. Яагаад гэвэл маргаашнаас би нөгөө яэш дээр ажиллах гэж байгаа байхгүй юу? Гэтэ би яг юу хийх юм одоо маргааш хуралдаад ер нь зөвлөгөө өгөөд тэг чиглүүлэг өгөх юм шиг байлаа. Тэгээ яэш дээр угаасаа ингээл хянагч багш ч юм уу тэгээд одоо багш нар хэрэгтэй штэ. Тийм болохоор нэг тиймэрхүү зүйлсэл хийн байх. Тэгэхээр нэг 4-5 хоног яэш гэж явна хаа. Тэгээд тэрнийхээ дараа л 7 сарын 1 мэгнээс л баг энэ ажил дээр яг төвлөрөөд урт хугацаанд ажиллах юм шиг байна дөө. Ер нь надад яг мөнгө хэрэгтэй юу хэрэгтэй л байгаа л да. Гэхдээ саяны нэг 5 хоног манаг бол би бас нэлээ юм бужигнаантай явлаа. Би бүр ингээ хүлт хий орсон юм шиг бүр өдөр болгон нэг юм ингээл гарч ирэл. Тэгээд уул нөгөө нэг 10 мараас унтдаг юм чи байхгүй заа. Өдөр болгон нэг өнгөрөөж унтаад би бүр уул нь би ингээ нүрээ гуужуулах байсан 5 дахь өдөр. Тэгэл 5 дахь өдөр нүрээ гуужуулах гал чадахгүй амжихгүй заа. Тэгэл нэг гэж ирчээл нөгөө нүрээ гуужуулаад маск тавьж хүлээгээл тэгэл байгаад илтэн шүү дээ. Унтахад бодож байгаа хгүй. Ингийн жишээ нэг тиймэрхүү юм болж болоод тэгэл хоол унд хүртэл амар юм докторгүй заяа. Нэг билээ хоол идэл нэг гадар хооллол тэнгуүтэй хоолгүй явж угаал ингээд амар юм юутай байсан. Тэгэхээр өнөөдөр ядчил гэртээ нэг орой бай. Энэ өрөөндөө нэг орой бай. Одоо би нарны тас центрээд хүрэхэд тэгээд бөмбөрлөө гараад мөрөнлөө өгж авах дайвар дарахнаас ирсэн байгаа. Тийм болохоор дарахнаас ирсэн ачааг сая би задлсан чинь борцоо харуул байна. Тэгээд тэр хоёрыг пакетлаг учраас бөмбөр ороод пакетлуулчихъя. Энэ Баянзүрх зах дээр пакетлт юм болов уу хата баг. За тэгээд өвсгөлөөс болохоор өнөөдөр номон тавигдчихж байгаа. Тийм болохоор баг маргааш ирчих واخ. Тэгээс тэ маргааш нөгөө өдөртөө илтэмжийн тавья да. Тэгэж бодогдож байна. Сая би нөгөө хаммак ороод тифэс солиулаад тэгээд нилээ уудсан саяны салбар дээр бас жоохон юм хил амтай. Тэгээд хүмүүс нилээ очрлцсон. Тэгээд байгууллагууд бас нилээ юм үйлчлэгээ авах гэх тэгээд тэр чинь ер нь цаг авдсан шүү дээ. Тэгээд байжсэн. Тэгээд нилээ хэрүүл уруул болж болоод нилээ стресстэй байгаад. За тэгээд ямар ч тач нэг цөөхөн тэгээд солиулчаад тэгээд ядаж мөнгөтэй болчиход. За одоо болохоор бөмбөрөлтэй ирсэн байж байна. Пакетэ хийлгээд аа. Ерөөсөө энэ гүүр мөрөөр явж байгаагүй юм байна. Бараг энэ миний бөмбөрлөө ирж байгаа. За бараг энэ миний бөмбөрлөө ирж байгаа. 3 дахь бараг ирэлтмэрэл тах уу. Тэгэхээс ер нь би нэг бөмбөр ороод байдгүй юм дөө. Өөр хинди. Самана энэ амсид? Хятадун. За. Гурван хачаа шүү Гонго. Стратнаас хөөх юм. Гоё амсид. Тийм байна. Баяртана. За. Би дараа яг аяал нэг ирэх ах уу. Дараа ирээ гэсэн чи за гэж. Болоод ч юм уу ингээд нөгөө олон хогийн дараад болоод байгаа байхгүй юу? Энэ зүүн яаж хийж байгаад чинь ч бас юу юм. Ер нь төлөвлөж байгаад жижигхэн чамаагүй найзуудаа юм явуулъя даа. Өмнө жил уулна би 100 тэгэж бодоод лээс. Тэгээд чадаагүй л. Тэг энэ жил бүр үнэхээр жижигхэн байсан чамаагүй явуулъя гэж бодлоо. Бодлоо жоохон бодож исэн юм аа. Бодож исэн шүү. Сая энд нэг оймсны хэсэг байсан шүү дээ. Тэр оймсны хэсэг дээр би буцаж чад. За анх удаа Рио дээр гүөх явж байна. Би чинь тэнд алхад тухтаж алхах байгаагүй. Сөүл ресторан руу орох гэж нэг 2 удаа очиж ирсэн. За тэгэхээр очиж гүцгээ. Тэгээ нөгөө нэг яруу найргийн үдшээр танилцсан
залуутайгаа гүйж байгаа. Зүгээр найзууд заяа. Найзууд. Тэгээд бид хоёр дээрээс хойш нэг хамт би өөрөө хэлсэн юм л та. Ингээд би ер нь ингээд гүйлт алхалтын ингээд сонирхоод байгаа гэдэг бичлэг дээрээ ч гэсэн юм хэлээд байгаа ш сүүлийн саруудад. Тэгээд илүү ингээд хийчинтэй сонирхчийн төвшөнд би ингээд хичээлмээр байгаад байгаа маа. Тэгээд чи ингээд ер нь гүйдэг залуу юм байлээ. Тэгээд ингээд хамт гүйх үедээ чи хийж болох уу тэгээд ингээд хамт гүйч үзмээр байна. Эд гисэн чинь дээр нэг хэлээд тэр үед нь би ажилтаа байж тараад тэгээд нэг өглөө ягаа би нэг гүйгээгүй юу? Энэ бичлэг дээр орох хаа. За тэгээд тэн дээр хамт гүйе гэсэн чинь тэр залуу ажил нь оройтож тараад тэгээд өглөө нь нэрч чадаагүй. Тэгээд өнөөдөр бид хоёр анхны уулт. Ер нь би нөгөө нэг эрэгтэй хүнтэй найзалдаг байхгүй юу? Тэгээ одоо ер нь ингээд ер нь найзал сурах шиг байна. Оролдоод л байна. Яг юм эрэгтэй хүмүүс нөгөө найзалж үзэг болохоор байдаггүй гэж нэг хэлж чадахгүй л дээ. Тэр хүн гол нь очсон байгаа гэсэн болохоор би ингээд ширүү алхаа байна. Сая 3 дэлгүүр орлоо. Данж би банан олж чадсангүй. Ядаж нэг банан идчихье гэж бодсон юм. Өсний бодлоо би гэрээсээ олоогүй. Дэлгүүрээс ч олсонгүй гэхэд явж юм байна. Өнөөдөр амжилттай хасад гүйчихсэн учраас өнөөдөр нэлийн булчин ядарсан байна. Тэгээд одоо хасад нэг гүйхээр болсон. Би бол одоо бүр ингэ зогсолт бас. Өнөөдөр нүрээ гуйжуулна. Бүтээгдэхүүн хэрэглээд 8 хонжоо. Тэгээ өнөөдөр нүрээ гуйжуулна. Надад заримдаа юм хүний өөдөөс өргөнмөр юм. За тийм үе байдаг заяа. Тэгдэг. Миний дух бүр ингээ амар том харагдлаа шүү дээ сая. Өсний хаваалтнаас олчих юм болов. Бараагаа би ингээ өрөөндөө бас хиймэргүй байгаа байхгүй юу. Тэгэл эсвэл юм ногоон зүлэг дээр сууж агаад тэгэл яг ийм бараа ирсэн байна гэж зүгээр яг юм задлаад анхны сэтгэлгээ биччихээд тэгээд яг хажуу талд нь нэмэлтээр ч юм уу яг өөрийнхөө өмсөө таарж байгаа таарахгүй байгаа яг тэр зураг бичлэгийг бас оруулчих болохоор байгаа байхгүй юу. Гэвч тэр ногоон зүлэг нь хаана байгаа вэ? Би юу яагаад нөгөө дээр мах туссан гэсэн шүү дээ. Тэгээд аауд бол мах загтсан байгаа гэсэн. Нөгөө хонь энэ тэр олоод аваад гаргаад тэгээд иржэт л сугацаа орхож байгаа байхгүй юу? Тэгээд би жоохон багсаад байгаа хамаа. Манай зэмжлэг хэрэглэх шалгалтыг өгч байгаа байхгүй юу? Тэгээд би цааш ханжлаа. Одоо цагийн дараа орно гэсэн би гадаа бороотойгоо болохоор өглөөний цай аваад гарч байна. Яа. Нүрээ будчихсан. Арай овцлчихсан. Би урт юу өндөр өмсчихлөө. За тэгээд одоо сургууль руу явцгаая.
шууданчтай хүртэл ингээд юу яах гэж. Би ингээд лака хайж, үнэхээр лака хайж. Лак шээ гээл. Хөвсгөлөөс ингээд цэндээ мөрөнд явуулах ном ингээд явуулж байгаа байхгүй мөрөнгийн номноос. Тэнгүүт тэр чинь Монгол шуудангаар ирж байгаа юм. Тэгээ дархнаас би одноогчээс бас ингээд мөрөнд өгж явуулах юм аваад тэрийг Монгол шуудангаар авсан чинь ямарсан машинаар хөргөж ирээд өгсөн юм. За тэгээ сая одоо хөвсгөлөөс ирсэн ачаал болохоор ингээд салбар дээр ирж ав гэж байгаа байхгүй юу. Тэгээ яагаад би салбар дээр нь очиж авах хэрэгтэй юм бэ? Яг энд ирээд хүлээлж өгөх гэсэн чи би байхгүйсэн бол ингээд буцаагдсан байвал би тэрийг очиж авахд бол зүгээр заяа. За тэгсэн чинь ерөөсөө ирээгүй гэж шууд салбар дээр ирж аав. Энд чинь ингээ 2 кг орчим ингээ ачаа ингэж байгаа байхгүй юу? Гэтэ тэр 2 кг ачаа биш заяа. Тэр яг нэг 2-3 ширхэг ямарсан ном л байгаа. Өөр одоо өөр юм байхгүй заяа. Тэгээд тэгсэн чинь өглөө тэгж ярихаар нь би одоо тэг юу хөвдөө за ойлголоо. Гэтэ ер нь яагаад хүргэж өгөхгүй байгаа юм бэ? Монгол шууд мэстэй шуудын юм чи хүрэж өгстэй өстэй. За тэгээд тэгсэн чинь за юу ажлынхаа заваар би тэгээ очиод авахар боллоо. Тэгсэн чинь сая нэг хүн ярьснаа. За би энийг одоо аваад гарахаас гэдгсэн за. За яг энэ хэсгээр бичлэгээ хаагаад тэгээд цэгцлээд тэгээ нийтлэхийг бодъё даа. Өнөөдөр за ямар ч ясан өөрийнхөө сургууль руу 10 гэж гэрээсээ гараад тэгээд очсон байгаа. Ээш авах сургууль дээрээ ирээд бэлтгэл ажиллаа хийгээд нийгмийн ухааны ээш дээр хянагч багшаар ажилласан байгаа. 4:30-аас ер нь ээш эхлээд тэгээд 5:50-аас дуусаад тэгээд нөгөө шууд анхны оноогийг харуулад яг тийх учраас нэг 20 минут болсон байх. Тэгээд 6:30 моч гэж сургуулиас гарч ирээд тэгснээ ингээд цагийн ажил дээрээ ажлынхаа хувцсыг авсан байна. Аавна гэж байгаа. Ажлынхаа хувцсыг байгаа болов уу? Эсвэл би шууд өрөөрөө аваа явсан билүү гэж бодоод. Тэгээ за юу ч болсон юу яа. Шууд цагийн ажил руугаа очижээгээд. Тэгээ цагийн ажил руугаа ороод гэсэн чинь ашгүй локерт хувцас байна. Тэгээл менежертэй хэлээл. Дүүх нь утас унтарсан. Тэгээд одоо юу байгаа юу? Баг байгаа юу? Яг баг бол байгаа гэхдээ нөгөө нэрсээ авцсан учраас би шууд ингээд цөөхөнтэй баг дээр үл орох боломжтой байхгүй шүү. Нэг юм тэр чин нэр усаа өгөөд аль үжээ хүмүүс хуваараа тавиулсан байхад ч. За тэгээд олон хүнтэй багтай байсан учраас би багт шингэсэн юм. Тэгээд 6:40 цаг иж дээр очиж байгаа шүү дээ. Тэгээ 2 цаг ороод цагийн ажлаа юм тогтмол хийж чадахгүй байгаа болохоор яг санхүүгийн асуудал бол үнэндээ дээрдэхгүй байгаа ч гэсэн яг хоо ямарсан өдрөөр харуулаа явж л